Тэгэхээр цаашдаа өөр нь яах гээд байгаа юм бэ гэхээр зүгээр л нөгөө хоёртны хажуудад яриа аваад суугаадах юм уу гэхээс илүүтэй онгодуудын айлтур дундаас ерөнхий өгүүлэмжийг ойлгохгүй маа гэхэд зарим нэг олон давтамжтай хэрэгжилж байгаа үгнүүдийг орчин цагт бид нар яаж ойлгодог юм бэ? За маахуур, мохоор, утаа, туулаа гэдэг онгодыг хэлжгээр нь хажуудах түвшээ нь тамхи бариад ганц нь хийгээд өгч байгаа жишээтэй. Жишээгээр энэ цаг үеийн магадгүй энэ цаг үеийн сэтгхүүн онцлог үг хэллэг, хэл зүйн өөрчлөлт гэдэг маань мэдээж бидний сэтгэлгээний өөрчлөлтийн зөрүү байгаа болохоор энэ хүмүүс юу хайж энэ олон энэ онгодуудын айлтурыг сонсоод байгаа гэхээр хүмүүс ихэвчлэн өөрийнхөө их усрыг хайгаад байдагтаа л энэ тэр түүхийг дурдж яриад байгаа онгодуудын айлтурыг сонирдож үзэж харддаг юм байна гэдгийг би ойлгосон. Тийм учраас орчин цагийн хэл бичиг, үзэл, ойлголт, шинжлэх ухааны ойлголтуудаар өөрчлөгдсөн уламжлалт соёлоосоо алдуурсан тэр сэтгхүүгээ эргэж олж аваасаа мэдээж шууд олж авлаа гэж бодоход тэр хүмүүст бидээ тусгах өөрийнхөө амьдралтаа тусгах гэдэг юм чинь мэдээж хол алсарсан байдаг учраас тэр дундын ойлголтыг нь өөр болгож ярьж тайлбарлаж өөрийн хувь энгийн хүн за тэрийг улаач болсон мэдээж шинэхэн улаач гэдэг үүднээс энэ бүхнийг анхнаас холбож ярьж өгвөл хэрэгтэй болов гэсэн зорилгоор би өөрийг нэрийг илгээсэн байдаг юм аа. Тэгэхээр одоо ингээд олон хүмүүст яриад хэлчмээр зөндөл зүйл байдгийг. Эндээс би хүмүүсээс одоо чамд ямар санагдав, танд ямар санагдав гэдээ асуугаад явах юм бол мэдээж цаг бүрээ алсрах учраас шууд олон дүмд хүрэх энэ боломж нөхцөлөө буюу энэ Тэнгэр Монгол газрын асуугыг ашиглаад асуулт төвшүүлж ямар санагддаг. Та юу мэдмээр байна? Тэрийг ойлгосонгүй. Энэ юу гэсэн үг юм бол? Энэ үнэн үү? Тэр түүхийн хэсэг амьдралынхаа түүхийг энэ онгод яриад байх шиг байх юм. Тэрийг бид нар яаж мэдэх вэ? Энэ түүхэнд яаж давтагдсан байх вэ? Бичмэл түүхээр биднэрт ирсэн болов уу? За тэнд тэгж байлцсан гэх юм. Энд ийм уурхаар ирхэлсэн тэгсэн мөртлөө байгалаа хохрогоогүй. Уцаага мод тариад угуулсан гэж байна. Мод тарьсан бол тэр мод нь тармил мод нь олон 100 жилийн дараа ч гэсэн тармил хэлбэрээ хадгалсан. За гүмок тэр өсөө гүцсэн бол тэр хөрсийн очоод геологийн улсуудаар ч юм уу ингээд ухаад гаргаад ирэхэд тэр түүх ингээд баримттай нотлогдох юм биш үү гэдэг асуултууд байдгийг гэдгийг би олж мэдсэн. Түүхийг сурвалжуудаар л барьж авч байгаа шүү дээ. Бит болон бит бус түүхүүдээр. Гэт хүмүүс маань түүхөө судлаа байж идэл дундаас нь нөгөө онгодууд гэдэг оршихуй оюутнууд нь бөө буюу хоёртны дөрөөр бууж ирээд амьдрал тууллаа яриад биед сачээ, гэрэд сачээ гэдгэлэнгууд хүмүүс авхаа авч хайх гэтэл юу ойлгочоод юуг нь хайх гээд байгаа вэ гэдэг дээр бас юу ойлголтын зөрүү буюу өөрөөр дотроо нэг хэсэг эрэл хангуул хийгээд ойлголтоо тогтоож авах гэхээр ойлголтын зөрүү буюу хэл нэвтрэлцэх гэдэг юм хамгийн гол асуудал байдаг юм байна. Энэ ямар ч салбарын хүн энэ мэдээллүүдийг хэрэгцээд мэдээлэлд тэмтэрч болно л доо. Одоо би жишээ нь архитектор мэргэжилтэй гэдэг утгаар монголчууд хизээ нэгэн цагт байшин барилга балгас цайз гэрэн барьж илсэн байж таараа. Жишээ нь их Монголын үед хар орныг барихтаа ганцхан нэг мундаг хүн хааны зарилгаар ч юм уу тэнд нэг тийм юм барь, энд нэг юм сүм барьгээд хэлчихээр тэрийг монгол хүн барьсан уу, хятад хүн ирж барьсан уу, хоригдмоос ирж шавар зүгтөх хүн барьсан уу гэсэн байлжсан энийг монголчууд өдөртөж хийлгсэн учраас одоогийн хэллэгээр архитектор гэдэг бол тэр үед балгасчин гэдэг шиг буюу тэр үеийн мэрэгдэх хэллэгээр балгасчин мэргэжилтэй хүн хэдэн үед амнаад ирсэн байсан учраас тэр гадны мэргэжилтэнгүүдийг өдөртөж зохион байгуулсан үүднээр үүднээс тэр хараар хүн байсан байж таараа гэдэг эрэл хэллэгээр одоо онгодуудаас мэдээлэл хайж түүхийг сурвалжууд болон ном судруудыг уншиж хайж ихсэн байх жишээтэй. Яг над чиг өөрөөсөө сууж хөгжиж байгаа талбар бүрээсээ энэ өнгөрсөн үеийн олон түүхийг ярьж байгаа онгод оюуны оршууд бас тэр мэдээллүүдийг шүүж байгаа хүмүүст энэ хэллэгийн зөрүү, ойлголтын зөрүү гэдэг юм дээр нь би өөрөөр төлөөлж гүүр бол хэрэгтэй болов уу гэж сэтгэсэнтэй. гэж ярьж байна.